За N3-ын хоодо гэдэг дүрм үзэн. За 17 дугаар хичээл дээр бол гурай гэдэг дүрм үзсэн шүү дээ. Ямар юмны хэмжээг заадаг, ямар нэгэн юмны хэмжээг хүнд одоо тэг хэлмээр байх үед гэсэн яг тэрнтэй адилхан хоодо гэдэг энэ дүрм бас байгаамаа. За энэ дүрм нь болохоор илүү бичгийн хэлтэнд илүү ашиглагддаг. Бас энгийн ярианы хэлтэнд хэлбэрчсэн ашиглагддаг л та. Гэхдээ энэ бол бичгийн хэлбэрт айгүйх ашиглагддаг ийм дүрм байгаа. За хэдүүлээ Япон утгыг нь одоо Японоор яаж адилхан үгээр тайлбарласан байна гэдгийг харах юм бол наны курай гэдэг яг өмнөхтэй адилхан тий 17 дугаар хичээлдээр үзсэнтэй адилхан. Тэгээд no teidoni наны no teidoni гэхээр яг нэг иймэрхүү хэмжээнд гэсэн бас юм хэмжээ яг иймэрхүү хэмжээтэй гэж ингэж хэлж байгаамаа. За тэгээ дууса буюу үйл хөдлөл болон жота нөхцөл байдлын одоо тейдо о рео цукатте аравасу хэрэг хэмжээтэйг одоо жишээ болгож ашиглана гэж юм. За төвшин зэрэг харьцуулалт зэргийг илэрхийлдэг. Тэгээд одоо шинэ хэмжээнд одоо тэрэнд хүрэхээр энэтэй адилхан энэтэй ч гэлээ энэ шиг их бага гэсэн ямар нэг юмтай харьцуулангаа одоо хэр хэмжээтэй гэдгийг зааж өгнө гэж байна. За тэгвэл Сицузоку буюу катаж нь ямар юм бэ гэсэн чинь доши икеёши. За доши гэдэг нь болохоор үйл үг тийм үү. Тэгээд икеёши буюу и тэмдэгнэр тэгээд фуцуке тэгээд ходо болох юм байна. За дараагийнх нь болохоор энэ фуцуке ходо гэдэг нь болохоор фуцуке гэдэг нь болохоор ерөнхийдөө жишүүкеийг юм бол хэлж байгаа шүү. Одоо жишээ нь хэдүүлээ хэлэх юм бол доши болох юм бол да сүрүү намо ямо гэд тэ икеёши болохоор самуи тэ өрчин чикай гэдэг эднэрийг тэр чигээрээ л одоо ашиглагдана гэсэн үг. Фуцуке гэдэг маань байгаагаараа гэсэн үг. За мэши гэх юм бол нэр үг дээр нэмэх нь ходо байх юм байна. Нэр үг дээр нэмэх нь ходо байх юм байна. За на кеёши буюу на тэмдэг нэр дээр болохоор на шизука на ходо ч юм уу те на та бол одоо на хэлбэрийг нь бичих юм байна гэж юм. За цаашаа хоёр хэдүүлээ рэбүн лөө ороод үзэх юм бол за арукенай ходо но хито но оса дес. Бүр ингээд явах боломжгүй яг ямар хэмжээтэй те явах ч боломжгүй хэмжээний хүнтэй байна. Одоо тэр газар хэр хүнтэй байгаа гэдгээ хүнд одоо хэлэх юм бол өөрийгөө бүр ингээд явахын аргагүй тийм хэмжээний тийм олон хүнтэй байсан гэдгийг арукенай ходо бүр ингээд явахын аргагүй бүр тийм хэмжээтэй гэдгийг ингэж хэлэх нэ арукенай ходо гэдэг ихний энэ рэбүн байна тий. За хоёр дахь рэбүн дээр болохоор хитого окуте арукенай ходо дэс буюу энэ нэслэл адилхан байна. Хүмүүс ихтэй болохоор алхаж чадахгүй байна. Хитого окуте арукенай ходо дэс хитого окуте буюу хүмүүс их байна. Их тэгээ бүр яг ямар их юм бэ гэдгийг хэлхийн тулд бүр ингээд алхаж чадахгүй хэмжээний тийм их хүн байна гэдгийг ингэж энэ окуте дээр илүү яг ямар хэр их гэдгийг энэ дэр ингэж оруулж өгч байгаа гэсэн үг. За дараагийнх нь болохоор исогаши сугите накитай ходо дэс. Исогаши сугите накитай ходо дэс гинэ. За исогаши гэдэг маань юу вэ? Завгүй гэсэн үг тийм үү. Тэгэхээр исогаши суги болчхороо хитрхи завгүй яг хитрхи завгүй нь хэр их завгүй юм гэдгийг нөгөө хүндээ хэлхийн тулд бүр ингээ уйлмаар их завгүй байна. Накитай ходо дэс буюу бүр ингээ уйлмаар завгүй байна гэж хэлж байгаамаа. За Йоко Цукао хёгийн гэдэг хэдүүлээ харъя те. За Йоко Цукао хёгийн дээр бол энэ шинүү ходо гэдэг. Шинүү ходо. Энийг японочд амар ашигладаг. Бүр ингээд шинүү ходо бүр ингээд өлсөж үхлээ, цангаж үхлээ, монголчууд ярьдаг штэ ядарч үхлээ гэд энийг шинүү ходоогоор ярина гэсэн үг. За шинүү гэдэг чинь өөхөх гэсэн үг. Ходо гэхээр бүр ингээд
бүр ингээд үхмээр тийм байна гэсэн утгаараа л гарч ирж байна те. Бүр тотемо бүр маш их, сүгөөгүй бүр маш их гэсэн. За рэ ичи бүр ребун хэдүүлээ харъя. Аса кара нанимо табете инай ноде шину ходо онака га хэтте имас гэж тийм онакага хэтте имас. За асакара гэхээр өглөөнөөс эхсүүлээд нанимо табете инай ноде буюу өглөөнөөс эхсүүлээд юу ч идээгүй болохоор шинүү ходоо унага хиттэй юмас гэхээр бүр ингээд өлсөж өглөө гэж хэлж байгаа. Шинүү ходоо унагага хиттэй юмас. Тэгэхээр энэ шинүү ходоо гэдэг нь фрэз гэдэг ойлгочих. Ингээд дандаа хамт юм уу шинүү ходоо цукарэ дээр шинүү ходоо унага суй дээр унага хиттэй рүү гэдэг. Унага хиттэй рүү гэдэг маань өлсөх гэсэн үг шүү. Унага хиттэй рүү гэдэг маань өлсөх гэсэн үг. Унага суйтэй рүү гэдэг маань бас өлсөх гэсэн үг. Пеко гэдэг маань бас өлсөх гэсэн үг. Маш олон өлсөх гэсэн үгнүүд байдаг шүү. За хоёр дахь нь болохоор рейбун 2. Майничи зангё баккари де шинүү ходо цукарете имас. Майничи зангё баккари де шинүү ходо цукарете имас гэдгийг хэдүүл орчуулж үзье. Майничи гэдэг чи юу вэ? Өдөр болгон гэсэн үг тий. Өдөр бүр. Майничи зангё болохоор илүү цагаар ажиллах гэсэн үг. Илүү цагаар ажиллах. Одоо японочууд айгүй би биентэй илүү зангё штэ ингээ илүү цагаар ажиллаж байна гэж ярьдаг. Зангё бүр Японы зангё амар ихтэй гэдээ бас монголчууд би бинтэйгээ айгүй ярьдаг шүү дээ. Энийг бас хэлээд аваарай. Зангё буюу илүү цагаар ажиллах гэсэн үг шүү. За зангё баккари дэ буюу ингээд бүр дандаа л ингээ илүү цагаар ажиллаж байгаа гэсэн нюансыг илэрхийлнэ. Баккари гэдэг маань энийг гэхдээ энэ гурийн дараагийн дүрмүүд дээр энэ баккари дүрм орж ирсэн байх хэвээр. За зангё баккари дэ шинүү ходо цукарete юмас буюу бүр ингээд өдөр болгон дандаа ингэж ажиллаад илүү цагаар ажиллаад ядарч өглөө гэсэн үг. Шинүү ходо буюу бүр ингээд өгтлээ бүр ингээд ядарсан байна. Цукарete юмас. Энэ шинүү ходо гэдэг фрэзийг сайн чийжлээд аваарай. За хоёр дахь нь болохоор өөр ямар фрэз байх болно вэ гэхлээр яма ходо бүр ингээд яма гэдэг чинь юу лээ? Уул гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яма ходо гэдэг маань болохоор маш их гэсэн үг. Маш их гэсэн үг. Маш их гэсэн үг шүү. За яма ходо. За ичи энэ харъя. Натсу ясуми wa яма ходо шукудai ga arimasu. За натсу ясуми wa зуны амралтаар яма ходо маш их шукудai ga arimasu буюу даалгавар байгаа. Зуны амралтаар маш их даалгавар байгаа. Яма ходо гэдгийг маш их хэрэглэдэг шүү. Яма ходо шукудai ga arimasu гэж бас хүмүүс маш их хэлдэг шүү. Маш их ярьдаг ингэж. За рени буюу нинки ресторан наноде ицумо чумон ga яма ходо kimasu. Яма ходо гэдэг маань болохоор тоттемо такосан гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр нинки ресторан наноде буюу алтартай ресторан болохоор эсвэл учраас ицумо чумонга яма ходо kimasu буюу одоо ицумо үргэлж чумонга яма ходо kimasu буюу их хэмжээний захиалга маш их захиалга ирдэг. Чумон гэдэг маань болохоор захиалга гэсэн үг. Захиалга ирдэг гэсэн байна. За